Нийслэлийн удирдлага ажлаа хүлээж авсан даруйдаа нийтийн зорилттой орон сууцны хороол дундах газарт орон сууц конторын байдлага барих зорилттой газар шинээр оруулахыг хориглосон захирамж гаргаж байсныг та бүхэн мэдж байгаа. Тэгээд суух юм аа суух бол яаж оролцох, засаг яаж оролцох ингээд дулаан хийвтэй гэдэг нь шийдэж байгаа. Яг хуулиараа бол бид нэг удаа шийдээ. Энэ удаа суугтойг хамтар шийдэх. Тийм учраас та нарыг итгэх. Сүхбаатар дөрөв Төмөрсөрөн захирал. Багтайруу 64 сөх Сүхбаатар дөрөв Төмөр захирал. Сүхбаатар дөрөв Өргөн сөх Цэвэг Жоо захирал. Дэвшил 8 сөх Ядгай Чондын захирал Сонгон найрхан дөрөв. Сонгон найрхан дөрөв Орчлон 2 сөх Номинчин захирал. Сонгон найрхан дөрөв Өнөр Оюнчин захирал. Өнөр 19 сөх Толгойд сөх Тэнгис өргөөс сөх Чингэлтэй дүүрэг Золзай хоттой өнөөдөр бас биднийг ингэж хүлээж авч газрын маань одоо үнэхээр ашиглах эрхийн үрж ингэж одоо гэрээ байгуулж албажуулж ингэж гад бас хотынхаа удирдлагад баярлж байна. Тэнгис өргөөс сөх Толгойд сөх хаан удуур Толгойд сөх Оюнчин. За За баярлалаа. 2018 оныг бид нар иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил гэж зарласан байна. Амьдрах орчноо сайжруулна гэдэг маань хүн өөрийнх нь орчин сууж байгаа, амьдарч байгаа байр орчин, тэрнээс л хүний амьдрах орчин гэр орноос эхэлнэ. Тэгэхээр манай одоо энэ нийслэлийн орон сууцнд амьдарч байгаа иргэдийн хувьд бол амьдрах орчноо яаж сайжруулах юм гэхлээр бидний хамгийн түрүү гараад харьцдаг байгууллага нь сөөх байна. Сөөх маань өөрөө тэр байр орчны тогтцолтыг мэдээж иргэдийнхээ өмнөөс тэр байрны ашиглалтын удаан хугацаанд ашиглах тэр бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаж байгаа. Тэгээд бид нар шийдвэр гаргаад энэ тэр амьдарч байгаа байрны дотор талын хүүхдийн тоглоомын талбай, хүчтэй наарлах талбай, машин зогсоолыг яаж шийдэх вэ гэдэг асуудал бол иргэд сөөхийн мэдлэл байж байгаа. Тэгэхээр энэ сөөх өөрөө газраа аваад тэр газар дээрээ тогтцолт хийх. Тэр хүүхдийн тоглоомын талбайг яаж өргөсөх вэ? Хүчтэй наарлах талбайг яаж өргөсөх вэ? Машинаа зогсоолыг яаж шийдэх вэ? Өөрөөсөө шийддэг тийм болцооноор гаргаж. Хоёрдугаар энэ ашиглуулах гэрээгээр бол зөвхөн тогтцолтын асуудал. Энэ дотор сайн миний хэлсэн хүүхдийн тоглоомын талбай, спортын талбай, машин зогсоолын асуудлын хүрээнд лидер шийдвэр гаргаж хоттой харьцах. Эрэгтэйнээс байшин барилга бариулах тухай асуудал бол ирэх байхгүй. Тэгэхээр бид нар бол угаасаа засаг даргын захирамжаар бид орон сууцны хороолон дахиж байшин, конторын зорилттой, бизнес зорилттой барилга байшин бариулахгүй гэсэн учраас ерөөсө 3 зорилгоор ашиглана. Хүүхдийн тоглоомын талбай, спортын талбай, машин зогсоолоос. Ер нь нэгэд одоо сөөхийн орчны газрыг сөөхүүдэд ашиглуулах гэрээ байгуулж байгаа бас их баяртай байгаа. Бид нэр албан ёсоор баталгаажуулаад энэ газар бол ерөөсөө оршин суугчдын газар шүү гэдэг эрхэн нэгдэж байгаад бид нар бас их баяртай байна. Тэгээ ер нь одоо цаашдаа хотын одоо сайн сайхан байх иргэд оршин суугчдын аж тухтай байдлыг ер нь сөөхүүд яг хамгийн анхан шатны нэгж гэдгээр илүү иргэдэг ойрхон ажилдаг. За яг зөвөр ер нь энэ тэнд бас газрын маргаан заргаа манай дээр гарч ирсэн тэг иргэдийн эсрэг үүсэлтэд тулгараад хот маань бас тэрийг хүчингүй болгуулж бидэнд одоо сайхан боломж гаргаж хаад хотынхаа удирдлагуудад баярлалаа. За өнөөдөр нийслэлээс энэ газар эзэмшлийн эрхийн баталгаажсан бичиг баримтыг манай сөөхийн оршин суугч 432 айлд олгож байгаа явдал бол оршин суугчдын тав тухтай амьдрах цаашдаа одоо эзэмшлийн газрыг одоо зөв зохистой ашиглах энэ асуудлыг эрх нэгж байгаад нь туйлын баяртай байна.